Монгол Улсын гадаад харилцааны сайд Батцэг бүгд найрамдах Филиппин улсад айлчлал хийж байна. Өнөөдөр бүгд найрамдах Филиппин улсын гадаад хэргийн сайд Энрике Маналотой уулзаж аль биесний хэлцээлээ. Гадаад харилцааны сайднаар ардчлал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнд зүйлсэд тулгуурласан хоёр талын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх агуулгатай өргөн хүрээний асуудлаар санал солилцож, яриаг хэлцээ, найрсаг, халуун дотны урамсгалт болж өнгөрлөө. Талууд өнгөрсөн хугацаанд Монгол Филиппиний харилцаа хөдөө аж ахуй, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, соёл аялал жуулчлалын салбарт тууштай өргөжин хөгжиж ирснийг онцоллоо. Цаашид хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Сайд нар хоёр улсын хооронд байгуулсан агаарын үйлчлэгээний тухай хэлцээрийг үндэслэн Улаанбаатар, Манила чиглэлийн шууд нислэгийг нээх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх нь ирээдүйн 50 жилийн хамтын ажиллагааны хэдийн төлөвийг тодорхойлоход чухал хувь нэмэр болохыг санал нэгдсэн байна. Талууд нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ мөн илэрхийлсэн байна. Филиппиний тал Монгол улсын бүс нутгийн яриа хэлэлцээг бэхжүүлэх хүчин чармаалтыг үнэлж, Монгол улсын АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох зорилтыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байна. Монгол улсын бүс чөлөө хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд гадаад харилцааны сайд, бүгд найрамдах Филиппин улсын гадаад хэргийн сайднаар Филиппин улсын санхүүжилтээр Монголын хөдөө орон нутгийн залуу боловсон хүчнийг бэлтгэх, төрийн албаагчдыг чадахжуулах англи хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирж, нот бичиг солилцлоо.